За хамтаа үзэгчдээ маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурч байна. Яг одоо та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань хүндтэй зочд маань хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр студид маань бүх Оросын албаны улсын гавьяа жүжигчин Должин Тангатова, Бурят улсын ардын жүжигчин Дарима Ловсанова нар хүрэлцэн ирсэн байна. За урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За UBS телевизийн дэлгэцийн бүтээл за Дангина хэмээх уран сайхны кино нээлттэйгээд үзэгчд олондоо хүрээгээд удаагүй байна. За тэрхүү кинонд бол за Бурят улсаас ардын жүжигчид, гавьяа жүжигчид, том жүжигчид маань бол хамтран ажилласан байгаа. Түүний төлөөлөл болж та хоёр манаас студид маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ юун тэрүүнд бас кинон нээгээд үзэгч олонд хүрсэн бас баяр хүргэе. Баяр хүргэе. За баярлалаа. За одоо жүжигчдийн бүрэлдэхүүн маань ерөнхийдөө Монгол жүжигчид за мөн Буриадаас те Оросын албаны улсаас жүжигчид оролцсон. Та хоёрын маань хувьд ямар дөрүүдэд тоглов те үзэгчдэд сонирхолвол энэ Дангина гэж уран сайхны кинод өөрөө ярихэндээ их бид баяртай байна тийм. Манай театрын Хоцсон Намцараевын нэрмжид театрын 7 жүжигчид энд хаваадалсан байна. Тэгэхэд 4 үеийн жүжигчид ирсэн энд хаваадан байна. Их нэртэй солтой нахтай жүжигчин Людмила Дугарова гэж хаваадсан байна. Тэгээд ардын жүжигчин Зоригтой Буряды ардын жүжигчин Зоригтой Ринчинов гэд хаваадсан. Буряды ардын жүжигчин Баярто Яндонов, Буряды ардын жүжигчин Дарима Лупсанова, тэгэхэд залуу жүжигчид Дахле Жамбалов, Арена Циденова би должен. Тэгэхэд энд урилгаар ирж наад байханда бид их баяртай бид миний тоглохон дөрөг хада би усны Буряды удаган болж наадсан. Усны Буряд. За таны би хада умартын Буряды Дангины ээжин алтарган байна. Алтарган дөрөв наадсан. Дангины ээж. За кино ер нь яг хичнээн урт хугацаанд үргэлжлөө. Яг бүх одоо натурын бүх цаг үед нь та хэд манд хамт байсан уу? Ер нь яг хэцүү цаг үе бас тэнд чинь нэлээд халуун за тэгэл ер нь хэцүү үеуд бол нэлээд их байсан болоо гэж бодож байна. Тэр үеэс бас эргээд нэг хуучны тэр сайн дурсамжтай. Хэцүү байгаагүй. Гоё байгаа. Бид бултада художниутагаас гарсан юм жүжигчид тэгээд тэр онон балжны согсолбор дадал саманд тэр гоё сайхан юм газартай байсан. Тэгэд бидэнд их гоёор их таараа бүдэ хийгэрсөө байгаа. Бүдэж мөнөө бүхий насаараа горот хотод байна. Тэр хөдөө гарахада бидэнд их гоё байгаа. Жаана хаяа ханагдана. Тэгээд тэндээ манай энэ UBS компанийн ажилчид режиссернууд художникууд энэ бүхий мандый тойроод байхан зон болта сайхан ханаатай доланар мани октажава дадал сомне арад зон бахмани доланар октажав хандам бидэнд их гоё байгаа биднээ сэтгэл дүүрэн байгаа. Ер нь хэр урт хугацааг ер нь Монголд өнгөрүүлсэн зураг авалтын үеэр миний бодоод үзэхэд тэнд дадал сомонд байгаа бүхий энэ зураашид, найруулагчид энэ гэр зохиогоод мөнөө байдаг тийм гэр байхгүй штэ. Тэгээ тэрмнэ мөнөө музей болоод байна гэж бид мэдж байгаа. Дадал сомонд тэрмнэ музей болоод байна. Тэр гоё модоор өөрөө гэд гараараа игээд ху зохиогоод тийм ингээд ийм юм байхгүй газар байгаа. Тэгээд дээшээ харахад өмнө тэнгэр байна, дарамнаа газар байна, боронгор нөгөө наран гар нөгөө хамаагүй бид илгаагүй өдөр бүр бид съемкада гараад киногоо тоглоод бид тэгээд хүн зантай танилцаад бүхий энэ командтай танилцаад UBS телевизийн урилгаар ирсэн бас найруулагч байна, жүжигчд байна, хамаагүй илгаагүй зураачд байна. Тэгээд ойдог зан тэндэмнэ гэд бүхий гэд хэмжээ юмнэ тэндээ аваад тэндээ шууд оёод хувсын оёод шууд энэ манай малгай юмнэ хэд өгөөд би юм нэг алтаргахда юм дайнд гэд манчилддаг юм хада ийм гоё юм гэдэг үлээ арсаар юм гээд оёод юм төмөр юмтай хоёг юмтай гоё юм оёсон штэ манай чүкха юм
зураач байгаа. Чукхай. Тэгээд ойдог зон тэнд бас игээд өөрийн гэртээ байгаа тэндээ шууд оёод хэмжээ аваад оёод таарахгүй болвол тараагүй гаргаад тийм гоё гутуу юмнээ хут тэндээ. Нэг шүнээсөө гээд нэг дэгэл оёод гаргана. Шүн. Нэг л шүний. Нэг шүн оёод гараад. Маргааш тэр зураг авнаа гэхэд гэхэд зэ чам аваад дидэн өглөөрөө нарнаа гарахад чамд өмтгүүлж таарна үгүй за болоо тэгээд үнэхээр гайхалтай. Дангина кино маань өөрөө нөгөө харахад үнэхээр гайхалтай. Маш олон дээл хувцастай. Дээрээс нь толгойн гоёлууд их гоё те. Яг шүүр суудтай. Тэрэндээ байд шууд тэндээ байгаад л хуу гэдээ оёгдож байгаа штэ. Нэг дөрөв наадсан хүнд намд хэдий 4-5 дэг. Тэглээс өдөр бүрээсэлээд өнөөдөр юм өмдөд өнөөдөр ондоо юм өмдөд тэгээд зураг аваад бид тэгээд энд алуулна үхнэ шус болно тэгээд тэрнийгээ цус шинээр шууд оёод өгч байгаа шээ. Давхар дэгэл оён усан дороо тэгээд нойтон байгаад гарахад шүнэ дэгэл игээд өмтгүүлээд дахина гэд дубль 2 болно. Усан доорн бид усан доорн штэ. Усан доороод хувсан нойтон байхад нь тэрний салхиа сэргэх тийм хэрэгтэй. Тийм болохоор тэндээ игээд бид амяра дадал сомонд өөрийн хот бүлдээд өөрийн отогтой болоод тэндэл байгаад хажуудан юм отог өөрөө байдаг манай алтарганы дангины гэргэд байна өөрийн. Тэгээд тэндээ зураг аваа чишааш хадэн удагнаа гэр байна. Тэнд удагнаа гэр гоёор зохиогоод байна. Тэнд ямар өдөртөө мартай өдөр байна. Тэгэхэд тэнд нь бас юм свет юм гал юм тааруулаад шүн хэхдээ бас гал юм тааруулаад за гоё газарт байгаа гоёор ажил гоё сонин бидэнд байгаа. Байгалийн хувьд ч гэсэн яг харагдах одоо тэр тэнд байрлсан тэр байгалыг одоо тэр кинон дээр харуулж байгаа тэр байгалийн гой сайхныг харуулж байгаа нь өөрөө бас манай киноны бас нэг онцлог байгаа даа. Дээр нь Бурайд зан олны тухай гэж байгаа учраас тэнд чинь бас нэг энэ Бурайд улсын ёс заншил, өв уламжлал тэр бүхнийг бас харуулахыг маш их хичээж байгаа. Тэрэн дээр ер нь хоёрын бодол ер нь ямар хөө байна? Хэр одоо яг үнэн зөвөр ингэж харуулж чадсан гэж бодож байна. Гэхдээ тэр үед хинш мөнөөс агаа хүн байгаагүй шүү дээ. Тэр үед бурядууд яагаад байдаг хинш мэднүүгүй шүү дээ. Энэ нь зохиол. Уран сайхны зохиол. Түүх биш юм. Тигээ гэлэх гэт тэр үед ямар ч газарт англиш ава, россиш ава, монголш ава хүн өөрөнгөө отогоо зон газараа булаалдажл игээд л нанжилдаж байгаа юм. Тэр энэ гүрэн тэр гүрэн гэж байгаагүй шүү дээ. Хүстэл эзэлж аваад миний болгоно. Тэгэхдээ тэр үед бурядууд яагаад байдаг байгаа гэж хинш мэднэгүй шүү дээ. Тийм ээ энэ нь зохиол. Тэгэхдээ энэ ямар ч ард юм байж болно шүү дээ. Дангина кино маань одоо Бурайдын Ромео Жюльетта гэж хэлэхээр болохоор тий үнэхээр гайхалтай тийм туйлсын зохиол учраас бас тийм домгийн шинж чанартай. За тэрэндээ бас усны бурайд, талын бурайд гэж ангилсан баа тий. Энэ домог ерөнхийдөө хэр сонирхолтой байгаа вэ та хоёрын хувьд? Ер нь зохиолоо уншаад хэр таалагдсан бэ? Таалагдсан байна. Таарсан их гоё зохиол бүтээсэн байгаа. Тэгэхэд бид мөнөө Бурайд улстай Хаваг Доршин Балхашев манай захирал мэдээж хүн манай Бурайд дуучид энэ дуунуудын дуулж байгаа. Би жижиг байхдаа, жаа байхдаа тэр дуундын дуулсан байна. Тэгээд мөнөө болохоор манай 2022 онд 5 сард манай Балхашев манай нутаг Улаан үд ирэхэд бид их баяртай байгаа юунд гэхэд манай театрт бүхий Бурайд улстай их гоё кастинг болсон байгаа. Тэгээд Балхашев тийм кино бүтгэе байна. Тийм болохоор ийм кастинг бүтээж байгаа гэхэд нь бид ихээр баярлаад олон зан хаваадсан байгаа. Тэгээд тэр кастинг 7 хүн явхад бид байгаа. Тэгээд энэ 7 хүн ирээд энэ кино ямар кино түүхээр бишигдсэн юм уу юу юм гэхэд Зол Баяр гэж хүн энэ түүх биш зохиол юм зохиогоод манд асуугаа штэ та ийм нэрт таарах байна уу та юм гэж бодно ийм нэр болохоор байна уу алтаргана та юм гэж бодож байна дангин гоё байна уу гэж тэгээд асуусан штэ
Тэгэхдээ бид их болгох захиралд их баярыг хүргэх байна. Юунд гэхэд энэ коммерцийн проектуудын хажууд ийм уран бүтээл түүх гэхэд түүхш биш зохиол гэхэд зохиолч биш ийм фэнтези ийм гоё уран зохиол яах заншилыг тааруулаад буряд нэрнүүдийг оруулаад яах заншилнуудыг оруулаад ийм шарайнуудыг буряд монгол жижигчдүүдийг тааруулаад нэгдэл болгож ийм гоё зохиол бүтээгээд байхад нь бид их баяртай байна. Юунд гэхэд энэ зохиол энэ кино түүхэд орох гэж бид бодж байгаа. Чингис хаан тухай олон түүх явж байгаа. Чингис хаан тухай. Хаанаш юм нэг Башкирд байна уу, Америкт байна уу, Европт байна уу, Улаангууд байна уу, Монголд байна уу. Чингис хаан тухай олон зүжигүүдсөө, олон кинонуудсөө, олон номуудсөө бичээд байгаа штэ. Тийм ээ аль нь үнэн байна? Аль нь зөв байгаа хинж мэдэхгүй шүү дээ. Мөнөө өндөр нэр зэрэгнүүдийн зүүж байгаа ухаан бодлоо юм гэх юм докторнууд байна, доцентнууд байна. Тэд энэ их ажиллаж байгаа шүү дээ. Тийм болохоор тэдний харахад магадгүй өнднөө зохиол байна гэд бодоод үзнэ. Зарим зооны эндэтнэ түүхсээ бас юм байгаа штэ гэд бодоод үзнэ. Тийм үү? Тийм болохоор энэ уран зохиол манай Зол Баяраа сайгаар балах живэ тархийн ухаанын бодлоор игээд тааруулаад ийм юм бид их бүтөөд байхад намд их таалдан ш. Их хайшаагтан бид их гоё гэж бодож байна. Бид их дурлаад байна. Тийм болохоор бид жижигчд тийм ганцш энэ дангины гэж кино биш садура гэж кино байна, гоби гэж кино байна. Олон кинодод би хатсан байгаа. Тийм болохоор ганцш буряд ард зон ирнэ биш бүхий Монгол ард туургатан суглараад байхдаа энэ проект сайн байх гэж бид их найдаад байна. Найдаж байгаа. Тийм шүү дээ. Зол Баяр гэдэг юм бичээд бидэнд онцуулаад хэлсэн таны бодомж ямар асуудал байна гэхтэн бүжээ тэрэнд оролцоо. Тэр энд ийм байхгүй штэ энд ийгэд байгаа ямар байна гэхтэн мандэ дуула. Манай хэлсэн ханамж юмнэ бахаруулсаад ийгэд сукта бүтөөс. Тэгээд тэгэхээр ялчгүй зохиолч Зол Баяр маань өөрөө бурайд улсын талаар айгүй их судалгааг хийж өөрөө бас зохиолоо бичсэн гэж хэлсэн байсан. Тэгээд өөрийн судалгаан дээрээ бас бурайд жүжигчдээсээ саналыг асуугаад бас яг ийм цогцтой бүтээлийг гаргаж чадсан байна. Тэгэхээр та хоёр маань киного үзэж амжааг байгаа те. Ер нь ямар хуу төсөөлөлтэй байна вэ? Гоё юм болоо гэж найдана да. Бид үзээгүй байхдаа бид гайхаад байна. Ямар болох вэ? Ямар байна? Үзэгчдийн хувьд бол бас сэтгэл ханамж гэдэг юм уу те. Тэр бол маш сайн одоо гарч ирж байгаа үзсэн хүмүүс нь киногоо үзсэн хүмүүс бол манай одоо Монголын үзэгчд маань бол маш сэтгэл ханамж сайтай гарч ирж байгаа. Одоо маш сайн ямар гоё кино болсон мөгөө. Зарим нь бүр үйлцэн гарч ирж илээ. Тэгэхээр бас нэлээд хүмүүсийн сэтгэлд хүрж байгаа юм шиг байна. Та хоёр маань ч гэсэн бас Монголд ирсэн байгаа учраас киногоо үзээд явах бах те. Кино зураг авалтын үед бас нэлээд хүндрэлтэй байсан үе нь бас нэг шумуул гэдэг байгаа те. Бас нэг тэр бол нэр манай ирсэн жүжигчд болгон л ярьдаг те. Яа тэр шумуулыг би бол үнэхээр тесвэрлэж чадахгүй юм байлээ гэж ярьж исэн. Тэр ер нь жоох нэг юм одоо бас нэг усанд ингээл зураг авалт хийгдэж байгаа те. Тэр бол бас хүнд зураг авалтууд явагдаж байгаа. Ер нь нэлээд хүнд зураг авалтууд хийгдсэн. Тэр талаасаа бас нэг хуваалцаач. Шумуулдах хэлэх болоо би танд хэлсэн бид хөдөөгөө хөөгдөд байна. Тэр шумуул бидэндээ амжтай байгаа үгүй. Тэр юм мөнөө юм сасаад уу яагаад тэгээд бидэндээ ийм шляп байгаа юм те. Тэгээд малгай юмдод тэгээд хуу бие захиогоод байсан. Тэгээд тэр шумуул унтхадам нэ бидэндээ гоё гэдэг бар бин хупс унтришэн тэгээд сэтгээд мандад тэгээд сэтгээр унтдаг байна. Дотрын ороод унтдаг байна. Тэр шумуулаас хамгаалж хамгаалж. Натарын бас мартагдшгүй дурсамжийг бүтээсэн байна тий. Да мартамшгүй гоё хайхан манай сэтгэлд дулаанаар улсан энэ ажил. Тэгээд аимшигтэй хүндэн юм гэхэд би арай ханнуг бүхий юм намдал гоёор мөнөө болоод игээд сагай өнгөрөөд байхад тэр үед может быть тэр үед хүнд шинж байгаа. Мөнөө цагай өнгөрөөд байхад бүхий юм сайнаар санагдана. Дурсамжтай тийм. Ямар гоё. Үзэсгэлэнтэй гоё газар.
Дадал саман. Бид ерхэдэмнэ борон орж байгаа. Тэгээд замын ийм хуугээд борон ороод нэтэн уухан ийм өндөр шавар. Тэгээд манай машин явхад хайгуулгууд айгав зүрхэм нэвдэ. Илүүр дээр шинжээ. гэж хасгаралдраа. Тэгээд борооны арахад борон ороод тэгээд сахилгаан сахиод ямар гоё гэж ханавта. Ийм Улаанбаатарт тийм байхгүй. Улаан өдөж бас байхгүй. Би Баргажин аймгаа өөрөө хөдөөд төрсөн байгаа. Манай Должин агын ятагта төрсөн байна. Тэгээд бид дээд сургуульд ороход Санкт-Петербург, Москва, Улаан өд хотнуудад сургуульд ороод тэр сакахаа хойш бид Улаан өд хоттой байна штэ. Хоттой байдаг болохоор төрөөд бид жаа байхада тэр өөрөнгөө нутагт бас юм баруутай шавартай ямар ч газартай байсан. Тийм болохоор тэрмнэ манд дүтүү байна. Бид ойлгож байна тэрний ностальжи. Тэгээд тиймээ бүхэн энэ дадал суманд байсан ард зон бид их туслаа мант бидэн туслаа сэтгэлээрээ таараа. Тэгээд манай сэтгэл их өндөр байна мөн энэ кино гаргаад байхад бүхэн ард замда бүхэн энэ кинод ажиллаж байх хүн бүхэндэн сэтгүүлшин байна уу, найруулагч байна уу, жижигчд байна уу, зурааш байна уу хамаагүй бүгдэнд нь их баярыг хөргөх байна. Юунд бүхэд их ажил өнгөрөөд байна. Их гоё ажил өнгөрөө энэмнэ өдөр бүрээ гарч байдаг проект биш штэ. Энэмнэ түүхэд орох их үндэстэй, их хүндтэй, их ажил бүтээгдсэн коммерцийн проект биш. Их утгатай, ухаатай зана ойлгохоор проект болоо гэж бид их найдаж байна. Тийм болохоор манай сэтгэл өндөр байна, бид баяртай байна. Балха шавтаа их баярыг хөргөнөбдө дороод ахинабдэ. Бүрээд улсын ард иргэд энэ хүү дангина киногоос мөн хүлээж байгаа болоо гэж бодож байна. Бас үзхийг те маш ихээр хүсэж байгаа болоо гэж бодож байна. Ер нь бол бас цаг хугацаанд харуулах бах том удахгүй бас үзүүлэх тийм боломж нь олдох болоо гэж бодож байна. Ер нь яг тэр улаан үдээр за бүрээд улсын ер нь иргэд ирнэ хэр хүлээлттэй байна, хэр хүлээж авч байна. Ер нь тэр зүйл ажиглагдаж байна уу та хоёрт маань? Ажиглагдаж байгаа шүү дээ. Мөн манай шинэ Бурят улсын сайт гэх юмгүй сайт биш. Бурят улсын соёлын яамны сайт, Бурят улсын толгойлогч Алексей Самбоевич Цденов манай нутагт ноён болоод ирэхдээ энэ Монгол Бурят ард зам гээд Российн гүрэнтэй гээд их холбоотой болоод олон дээд сургуулиуд, телевидение болох сургуулиуд бүгд ийм сайн ийм юутэй болсон. Хани барилсаатай болсон байна. Тиймээ энэ TV.com ISTV гэд байх. Тэд бас ийм их ажил явуулж байгаа. Тэгт сэтгүүлчд олоороо ийшээ ирсэн байна. Тийм болохоор энэ лицензийг хүлээгээд Улаан өд Российн гүрэнд явуулах их ажил бүтээгдэж байгаа. Тэгээд бид энэ 2025 оны намартаа ород хөлн дээр бид орчуулсан байна. За тэгэлгүй ах та хоёр маань нэвтрүүлгийн төгсгөлтэй Монгол болон Бурят үзэгчдтэй хандаад Дангина уран сайхныгаа киногоо үзээрэй хэмээн үзэгчтэй уриалахыг хүсэж байна. Бүндэт манай Монгол ард зон ах дүмнэ танда энэ манай уран сайхны Дангина гэж кинодо урьж байна бтэ. Тэгэхэд дадал сомон нютагэ ард зондо мөндөө хүргэнэвтэ. Бид хожи сайхан дулаахнаар ханж байна бтэ. UBS компанид баха баярыг хүргэнэвтэ. Кинодо ирээрэгтэй. За баярлалаа. За маш их баярлалаа. Өнөөдөр студид маань бүх Оросын албаны улсын гавьяа жүжигчин Должин Тангатова, Бурят улсын ардын жүжигчин Дарима Ловсанова нар хүрэлцэн ирлээ. Та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Хөтөлбөртэй хамт үзэгчтэй маш баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт иргүүлцлаа. Тэр баяртай.